Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль улсын 2 дугаар төвийн эмнэлэг хамтран гахаанд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хэллээ. Энэ нь резидент эмч нарыг чадахжуулах зорилготой юм. За туршилтын амтан дээр эргэтэн шилжүүлэн суулгах мэс засал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу хийгджээ. Эргэтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчээр бэлтгэгдэж байгаа резидент эмч нар гахаанд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг өнөөдөр амжилттай гүйцэтгэлээ. Туршилтын явцад донор амтан болон эргэтэн шилжүүлэн суулгуулж байгаа амтанд мэс заслын ерөнхий мэдээ алдуулалт, судасны анстомоз, шээлгэх сувгийн холболтыг стандарт протоколын дагуу гүйцэтгэж мэс заслын хяналт шинжилгээг наривчлан хийжээ. Энэ нь мэс заслын дараах амьдрах чадвар, биеийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй юм. Бөөр шилжүүлэн суулгах тэр том хэмжээний мэсцлийг өвчтөн дээр шууд хийхээ өмнө амтны туршилтын мэсцлийг ямар ч байсан 3-4 удаа зохион байгуулах. За мэсцлийн багаараа туршилтын гахаан дээр бөөрийг шилжүүлэн суулгах энэ мэсцлийг хийснээр за яг өвчтөн дээр яг амьдрал дээр хагалгаа хийхэд за эмч нарын тэр багийн зохион байгуулалт 2 дугаарх нь болохоор мэсцэл хийж байгаа эмч нарын ур чадвар бол агсын түвшинд бодитоор дээшилсэн байна гэж үзэж байна. Лабораторийн төвшөнд хагалгаа болон судалгаа хийгдэх зориулагдсан багаас нь тэгжээж өсгсөн амтан байх хэвээр. Тэгэхээр өнөөдрийн манай хагалгаа бол Yoshker гэдэг үйлдвэрийн 3 сартай эрг гахаа 30 кг жинтэй энэ гахаа байгаа. Тэгэхээр гахаагаа бид нар урьдчилж жишээ нь бэлдсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр тодорхой хугацаанд шимэгч амтнаас нь салгахтай антибиотикийн эмчилгээг ингээ хийх. За энэ гахаа нь болохоор бусад энгийн гудамжны гахааг бодоход хөвлөд байх шимэгч мэмэгч нь арай багч гэдэг юм те ингээд арай өөр бэлтгэгдсэн байдаг. Энэхүү ажлыг анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн анагаах ухааны сургуулийн мэс заслын тэнхимийн багш эмч нар, Япон Монгол эмнэлгийн мэс заслын тасгийн эмч нар, улсын 2 дугаар төв эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах багийн эмч мэргэжилтнүүд хамтран зохион байгууллаа. Цаашдаа судалгааны баг мэс заслын дархлаа дарангуйлах эмчилгээ, эдний цэслийн үнэлгээ, лабораторийн үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн судалж практикт нэвтрүүлэх бэлтгэлийг хангах зорилт тавин ажиллаж байна. Мэс заслын эмч нарыг чадваржуулах хүрээнд эргэтэн шилжүүлэн суулгах ажилбарыг олон улсын амтны эргэцэн хорооны зөвшөөрлийг авч олон улсын стандартад нийцүүлэн хийсэн байна.